Сайн байцгаана уу, Digital Dental Office эмнэлгийн бэлгийн эмч байна. За насанд хүрэгчдэд амьсгал тасалбар obstructive sleep apnea, за тэгээд хуурхиралт, нойртой холбоотой амьсгал тасалдлын хам шинжүүд илэрсэн тохиолдолд ямар сөрөг үр дагавартай ямар шинж тэмдгүүдээр биен дээр илэрдэг хэлье. За тэгэхээр амьсгал тасалдал бий болж obstructive sleep apnea үед бол даралт шалтгаангүй ихсэж болно, жин нэмэгдээд ээж болно, шийдвэр гаргаж чадахгүй, өглөө босоход толгой нь манарчсан босч ирж байна, хүзүү толгой хүчдэг байж болно, нуруу өвддөг, хүзүү өвддөг, толгой өвддөг, мигрентэй гэдэг ийм олон шинж тэмдгүүд илэрч болдог байгаа. За ягаад тэгвэл хурхаар буй амьсгал тасалдал бий болоод байгаа юм бэ гэх юм бол түрүүний өмнө видеонууд дээр хэлсэнчлэн хоншоор ирүүний хөгжил дутмагшилтай хил тагнаандаа наалддаггүй, хил залгуур хоолой буюу амьсгалын дээд зам дээр шахагддаг. Тийм учраас амьсгалаар орж ирэх чаа хүчил төрөгчийг уушиг бүрэн хэмжээгээр авч чадахгүйтэй холбоотойгоор дараах шинж тэмдгүүд илэрдэг байгаа. За дараах шинж тэмдгүүд илрээд идэг, зүрхний хим алдагдаад идэг, даралт ихсээд байдаг тий. Одоо зарим хүмүүсийн юуны тархины судас нарийстай ингэж хэлж байгаа байхгүй тий. Залуухан огт. За дээрээс нь өөр ямар шиг ходоодны хүчил ихсэх, залгуур сөргөө гэж ярьдаг тий. Сөргөө үүсэх, хүчлэг юм ялгарах. За тэр хүчлэг орчиг яагаад үүсэж байгаа гэхээр амьсгалын замыг, дээд замыг хил шахлаа гэж бодъё. Тухайн момент шүн унтчих хувьд хил шахахад энэ сүрэг агаарын даралт маш хүчтэй үүснэ. Энэ сүрэг агаарын даралт маш хүчтэй үүсгээ амьсгал гад хичээгээд гэсэн үг шүү дээ. Сүрэг агаарын даралт маш ихээр үүснээр энэ ходоодны эндээс позитив эерэг агаарын даралт энд сорогдож гарна гэсэн. Инхээр шүнийн туршид амьсгал бөглөрөх тоолгонд хэдэн секунд үргэлжлэнээр тэр болгонд энэ сүрэг агаарын даралт үүсээд энэ хүчил дэшээ ялгарах улаан хоолойны хавчиж өгдөг сфинктер булчин маань сулрахад хүрэх үед тийм хүчтэй сүрэг агаарын даралт үүснээр ходоодны хүчил дэшегээ гарч ирж сөргөөгийн шинж тэмдэг гардаг. За амьсгал тасалдах тоолгонд бол тарих, кортизол буюу стрессинг гормон ялгаруулснаар амьсгалыг авахлах үйл ажиллагаануудыг аврах үйл ажиллагаанууд хийдэг гэж хэлж болно. Тэгэхээр кортизол ялгарх тоолгонд бидний шүлс, шээс, цус, эдисийн шингэн оксидашн буюу хүчлэг орчин үүсдэг байгаа. Кортизол ялгарх тоолгонд бидний аврах үйл ажиллагааны тохиолдлууд ажиллаж хамгаалтын урвалууд явагддаг гэж хэлж болно. Тийм тохиолдолд бидний мэдрэлийн систем, бие эрхтэн системийн хамгаалах урвалууд явснаар нөгөөний гой дид бүтцийнхаа нүхэн сэргээх, эд эсүүд нь шинжлэгдэх, тарих мэдрэл нь гой зөв ажиллаж эхлэх тийм юмнууд нь засварын үйл ажиллагаанууд нь алдагдана гэж хэлж болно те хүмүүсийнхаар. Тэгэхээр амьсгал нойрсож байх явцад нүхэн сэргээлт хийх, тарих мэдрэл тэгээд бие махбодын хувьд нүхэн сэргээлт хийж байгаа үед тасалдах юм бол маш муу нөлөөтэй хам зүрхний хим алдагдана, даралт ихсэн гэж түрүүн хэлсэн тий. За тэгээ хэрвээ таны хайртай хүмүүс чинь хажууд чинь хурхираад юм уу, шүдээ хавираад юм уу, өглөө нойр нь онцгүй босч ирээ, сайн унтаагүй юм шиг ядраад өдөртөө ядраад ах юм бол нойроо хэмжүүлээд үзээрэй. За Digital Dental Office эмнэлгийн бэлгийн хэмжээлээ.